За GD болохоор хоёр төрөл байдаг. GD буюу class за PHP энэ дэрийн төлөв гаргах хэрэгтэй. GD гэж хоёр янз байдаг. GD гэж байгаа. Нөгөөх нь болохоор CGD гэж байгаа. За ингээ хоёр төрлийн setup байдаг ахна. За энийг болохоор ингэчи. За энийн дээр болохоор энэ GD. За дараагийнх нь энэ зүүнний зүүгээр байж болдог эсвэл зүүнний их биеэр ээж болдог. CGD нь болохоор. Гэтэ хөвчлэн болохоор зүүгээр байдаг. The CGD гэдэг нь candlestick class дүр гэсэн үг. Планых тэр нь ялангуяа би одоохондоо ингээд том цаг дээр харуулж байна. Гэтэ ерөнхийдөө энэ нь болохоор юун дээр ч харагдана. Одоо жижиг цаг дээр ч бас ингээд харагддаг. За энд болохоор GD. Эцэрпэний хийний жижиг юм тавьд. Жижиг цаг марж байгаа та. GD-г болохоор яаж үздэг вэ гэхлээр хоёр янзаар харж болно. За эсвэл ханш унахтаа нөгөө нэг хайрцан цэгийг харж болно. Эсвэл юм бол сэтгэлэн цэгийг харж болдог. За DD болохоор ер нь яг шиллэн хаалга гэж ингэж ойлгож болно. За ханш ирлээ, түлхлээ, сэтэрчин те стрет ретестүүд нь орж ирлээ. Буцаад унлаа, буцаад ретест орж ирлээ, буцаад унлаа. Шилээ аялга энэ хэсэгтээ сэтэрчин ретестээр нэнтрий. За энэ нь болохоор юутэй тохирдог гэхээр N3 QM-ийн мөртөө тохирно. За буцаад ханш тухайн бүсийг шилээ аргыг шалгалаа. Энийг сэтэрч чадахгүй байх хүртэл сэл шалгана. Хэрвээ том биетэй ногоонлаа, улаанлаагаар ханш сэтэрх юм бол эргээд ретест дээр шалгана. За ялангуяа иймэрхүү хажуу талдаа мөртэй тэгээд эндээ GD-тэй иймэрхүү цэг дахиж шалгагдах юм бол дахиж ордог. Яач вэ? Энд. За ханш эндээс ингэж явсан штэ. Явж байгаад эргэж шалгахт нь эндээс ордог гэсэн үг. За энэ нь болохоор буцаад дараагийн GD рүү явчаа буцаад унж олно. Харин сэтэрчих юм бол сэл талдаараа буцаад ретестээр нь сэл орно. Ингээ явцдаг. GD ерөнхийдөө та нар ийм нүдэнд харагдахгүй юм нэг шилээ алга байгаа л гэж ойлгож байна. GD ялангуяа одоо ханш өсөж яах, унж яхад айгүй их явдаг. За энд харах юм бол ханш энэ GD байна те. Энэ болохоор юу руугаа орж ичж. Зүйтэй. Ялангуяа өмнө нь нөгөө нэг өмнөх түгээс нь аягуусаа харж GD-нүүдийг ерөнхийдөө бас таньдаг. За CGD болохоор дэлгэсэн яасан. Элект шеэр хийж байгаа хүмүүс бүгд full screen хийхдэггүй байгаа байхгүй. Одоо яг нэг чиний нарийн оролт хийх гэж байгаа тэр оролтын тэр нөхцлүүдийг харах гэдэг гэсэн full screen байхгүй байгаа тийм. Одоо тэр доотлынх нь болнууд дээр ингээд нэг full screen гэдэг тавчил даруулчмаар ах юм. Full screen тавчид дарнууд тэр одоо яг тэр маус хөдлөгч татлаач юм. Нилийн хэдэн дэлгэцнүүд full болохгүй байгаа шиг байна. Sorry. Гол чухал хэсгүүд нэ одоо бол тэр хүмүүс бичээд тах шиг байна да.
бүх минутын QM хардаг. Хэлтэй QM хаана үүсдэг вэ гэж яг. Тэгээ азгүй юм сонсох юм ихсэн чинь таг дуу болчих юм уу? Харин миний атасаа ярьж амжих юм уу да 20 50 болсон шүү дээ. Доор байгаа ата сонсъё доо гинэ. Би яа тэхүү атасын дараа нь тов гаргаж иж яри тэхүү тэгвэл өнөөдрийн нөгөө цагт маань арай амжихгүй нэ. Яа тэгэхээр одоо 9 цаг болж байна. Би 21:30 ихэд дуусах байхгүй юу? GD бүх цаг дээр үүсэн шүү. Одоо ингээд та нар энийг 4 цаг дээр харъя те. 4 цагийн GD яаж үсэж байгаа ингээд. Ер нь бол хамгийн их шалгагдж байгаа цэг гэдээ ойлгочиход болно доо. Одоо энэ болохоор өмнөх хай штэ. Өмнөх хай. За тэгэнгүүт өмнөх хайн доотлын энэ GD-г хаш хэдэн удаа ирж байгаа. Энийг ингээ харах хэрэгтэй байхгүй. Хаш энэ тардаа 1 удаа, 2 удаа, 3 удаа, 4 удаа ирсэн. Энийг хүчтэй сэтэрсэн. Энд хэдэн удаа ирж байгаа. 1 удаа, 2 удаа, 3 удаа. Ирэх болгондоо хаш дээшээ маш хүчтэй болгоно өгж байна. Хэрвээ энэ бүс том лагаар сэтрэх юм бол ретест дээр нь сэл чеклж болно гэсэн үг байхгүй юу? Хэрвээ энэ бүс сэтэрч чадахгүй ах юм бол энэ дагаа GD ажиллаад ханшиг дээшээ тэгж чинь гэсэн үг. Ер нь бол GD-г монголоор хин ахын, и ахын, талигач и ахын хийснээр бол нэг шал таа солигдох үзэгдэлтэй ерөнхийдөө төстэй. Гэхдээ CGD, GD хоёр бол нэг яг жижиг цаг дээр бүр маш гоё нарийн өсдөг байхгүй юу? Тэрийг би одоо энэ оролтод дээр хэлж байна. Тэгээ тэний талаараас дараа нь удахгүй манай шав итгээнэ ярина гэж бодож байна. Хэдэн сард 5 нээлаа. Тэгээд ерөнхийдөө бол одоо миний арга барилыг ер нь надаас илүү манай ингээд сурагч нар маань мөр илүү сайн хардаг. Одоо яг өөрсдийн нөгөө нэг харж байгаа өнцгөөрөө маш сайн ойлгож авсан хүмүүс байгаа. Итгээнэ 10 сарын 19-нд байгаа юм байна. Blossom их чи 11 сарын 16-нд байгаа юм байна. Ерөнхийдөө бол яг миний яг 100% миний арга барилтай хоёр трейдер 10 сар 11 сар хоёрт нэг удаа ярих юм байна. Болцсон уу манайхан? Би ярьж болох уу? Телефонууд нь болцсон болов уу? Өчигдрийн уналт бол liquidity sweep хийгээд байсан уналт. За тэгээд ерөнхийдөө бол энэ миний хувьд бол яг миний setup гэж хэлж олно. Тэгээд би өчигдөр энээр бол challenge-уудаар нэлээд оролтууд хийсэн. Тэгээд юун дээр full margin толгой дээр шахсан. Гэхдээ яг бүтэн бариагүй. Хатгаад хураагаад эхний хатгалтанд доошоо авчаад дахид дээшээ хатгаад эндээс нь liquidity авцсан. Тэгээд дээшээгээ shift хийж өгөөд буцаад pullback нь мөрнөр ирчээд унсан. За энийн дээр болохоор яг энэ хэсэг дээр юу харж болох юм хэрэг 15 минут дээр тавьж агаад
харж олно. Ялангуяа одоо трейдерүүд хоёр янз байдаг. Яг энэ хэсгийн чартыг харж трейд хийдэг трейдүүд байдаг. Эсвэл бүр өмнөх чартыг ууж арилждаг. Миний хувьд бол ингээд өмнө ханшид хаана юу ийсэн яас ингээд аюу их ингээд харж трейд хийдэг байхгүй юу. Жишээ нь энд ягаа нэг цэгийг би одоо энэ хэсгийн уналтанд бүгдээр нь ашигласан. За тэнгуут өчигдрийн энэ болохоор хурааж агаад маш хүчтэй хатгаад доошоо shift хийж өгч байгаа. Би болохоор ерөнхийдөө shift-ийг яаж хардаг вэ гэхээр ханшийг үүсгэсэн довоос илүү хардаг. За одоо жишээ нь энэ довоос явсан хөдөлгөөн нь ийшээ орж иж бүлээ байгчаа энд үүсэж байна гэдэг. Тэгэхээр энэ цэг хэрвээ эдрэгдэх юм бол дээшээ хай хийж чадахгүй гэж хараад тэгээд эндээсээ мөрний бүсийг хатдаг. За тэнгууд энийн дээр юу давхар хардаг вэ гэхээр волюм хардаг. Энд болохоор ерөнхийдөө атстай маш том волюм орж ирсэн байсан. За энд бас жижигхэн волюм орсон байсан. За мөрийг ерөнхийдөө хуучин мөр, шинэ мөр гэж хоёр ангилдаг. За яг энэ хэсгээр ханш юутай байх хэвтэй гэхээр fair value gapтай байх хэвээр. Fair value gap нь яаж үүсдэг гэхээр дараас нь 3 лааны голд үүсдэг. Жишээ нь 1 2 3 энэ лааны голд энд fair value gap үүсэж байна. Энд үүсэж байна. За дараас нь 3 улаан 1 2 3 тэнгүүд энэ бүс дээр үүсэж байна. Энэ бүс. За тэгэнгүүт энэ хооронд орж ирэх юм бол би ерөнхийдөө селлийн боломжоо дахиж хайна. Тэгэнгүүтээ эндээсээ би юу хайдаг гэхээр мөр хайдаг. За мөр болохоор за энд хамгийн сүүлийн мөр байна. За энд байна. За энд жижиг мөр, энд дахиад нэг толцсон мөр байна. Ерөнхийдөө рейнж авсан мөрийг сайн хардаг. Яагаад тэгэхээр ерөнхийдөө мөрөн дээр маш том ордрууд орж ирээ. Дараа нь тэр оролтоо эргэж ирж авдаг гэж ойлгож ярилж байдаг гэсэн үг. За тэгэхээр энд хаашаа идрээд буцаж орж ирэхдээ мөрийг чеклээд унсан. За тэгээд эндээс болохоор мөр ажиллаж байгаа. Мөр дээр юу хардаг гэхээр N3 харна. За энэ 3-ыг харахтаа болохоор хамгийн их хөрсөн цэгүүдийг холбдог. Эсвэл ойр байгаа цэгүүдээс бас харж олдог. За жишээ нь энд болохоор сая том цаг дээр ингэж харж байна. Жижиг цаг дээр бол энэний үүсэлт нь болохоор энд харагдаж байна. За ийм байна. За тэгээд энэн дээр болохоор мөрөө харна. Ерөнхийдөө энэ 3 руу ойртой тэрэнгүүд оролт хийдэг байхгүй юу? Тэгээ энэ нь болохоор юутай давхцах ёстой вэ гэхээр fair value gap, GD, мөр гэх ер нь бүх юм давхцах ёстой. Тэгээд энэ сетап дээр болохоор мөрнүүд, покнууд тэгээд давхцсан байгаа. За энд болохоор ерөнхийдөө энд болохоор юу үүсэж байгаа гэхээр 1 минут дээр QM үүсэж байгаа. Ингээ харах юм бол за тэгээд энэ ойрыг үүсгэсэн хамгийн жижиг минутын доо энд ивдрээд буцаа pullback оронгууд эндээсээ ерөнхийдөө юг харж ийн гэхээр хажуу талын ханшийн нөгөө нэг бий болон зүү харж ийн гэдэг нь шүү дээ. Энэ дагаа зооныг хараад ерөнхийдөө энэ зоон руу ханш орж ирэх үед шалгадаг гэсэн үг. Тэгэхээр яг энэ цэгээс шалгана. Заримдаа болохоор ялангуяа 1 минут дээр CGD үүсдэг. CGD үүсэхдээ болохоор хаана үүсдэг гэхээр энэ ногоон лааны доор үүсдэг. За энийг болохоор яаж тэмдэглэх вэ гэхээр ингээд тэмдэглэдэг. За тэгэхээр би эхний ээлжинд яах нь вэ гэхээр эхлээд селийг мөрнөөс оруулж хийдэг. Мөрнөөс оруулж хийлээ. Ерөнхийдөө том цагийн шинжилгээний дагуу хардаг. За дараагийн оролт хаана хийх юм гэхээр CGD. За дараагийн оролт хаана ирэх вэ гэхээр GD. За GD-г болохоор ретест дээр нь ихэвчлэн шалгадаг. За өчтөр бол миний хувьд энэ мөрнөөс нь ч орсон, энэ GD-нээс нь ч орсон, буцаад энэ дагаад GD сэтрэх үед маш жижиг стоп лостой ордог. Харин мөр олон юуны GD-ний CGD-ний оролт болохоор ихэвчлэн толгоон дээр юу байдаг? Стоп лосс байдаг. За иймэрхүү.
За тэгээд одоо энд явж байгаа хөдөлгөөнийг болохоор N3 хүлээн. Ерөнхийдөө N3-тай ойрхон ирэхэд орно. Гэхдээ энд бол ямар ч ойрхон нөхцөл өгөөгүй. Яа тэгэхээр энэ мэдээгээр аягүй хүчтэй буудаад ирсэн. За тэгэнгүүт ханшиг ямар цэгээс унчив гэд хардаг. За ямар цэгээс унчив гэд ингээ харна. Тэгэнгүүт за мөрний бүс юм биш үү? Энэ том ордраага ийшээ гарч ирж болно. Орж ирж чадахгүй бол энэ мөрний бүсээс унна гэд тэгээд даага уншдаг. За ханш ийм байсан. Ханш яг энэ цэг рүү нэг хатгалаа, хоёр хатгалаа тий. За ер нь бол эндээс 3 дахь хөдөлгөөнөөр ханш бол хүчтэй тийшээ явах хэрэгтэй. Хэрвээ явж чадахгүй бол энэний индусментийг аваад унна гэж ханддаг байхгүй юу? Тэгэнгүүт миний хувьд яа гэхээр би дөөжтэй лаа үлээдэг. Дөөжийг үсээд бие татангууд дараагийн ландаа шууд оролтод нэчдэг. Ер нь бол стоплос жижигхэн толгойнхан дээр тэгээд энэ юу руу харах юм? Энд болохоор налуугаар дэш өссөн. Налууны ликвидити рүү харна. Типи 1. За типи 2 болохоор ханш өсөхдөө хаана ликвидити үүсгэсэн гэж харна. Энэ ханш өсөхдөө хаана ликвидити үүсгэсэн юм? Хаана индусмент байж болох юм гэж хардаг. Тэгээд типи 1 2 3-ыг явдаг. Ер нь бол заавал типи 1 2 3 гэж явдаг. Тэгээд яа тэгэхээр заримдаа би зөв харж болно, заримдаа буруу харж болно. Тэгээд буруу харсан үед типи 1 ихэнхдээ 50-100 пипэн дээр салдаг. Энэ 3 нь болохоор налууны 3 гэсэн үг. За налууны 3 хаана үссэн жижиг цаг дээр харъя. Тэр ихтэй 4 үссэн л дээ гэх. За энэ л энэ 3. 1 2 3. За тэгээд энд юу үсэж байгаа? Мөр. За оролт яаж болох юм? Мөрөн дээр орлоо. Тэгээд би яг хөө селийн стапыг илүү яриад байж магадгүй шүү. Яа тэгэхээр би нэг хийсэн ш төрөндтэй. Ерөнхийдөө миний хашны 90% сэл гэдэг. Тэгээ би ерөнхийдөө маш хурдан том ашиг авах тийм сонирхолтой. Ерөнхийдөө бол шуналтай трейдер төвчээргүй. Тийм учраас өөрийнхөө сэтгэл зүй арга барилдаа тохируулж ярилцдаг. Гэхдээ одоо бол нэг биш асаа байсэл яг адилхан л авдаг болсон. Ерөнхийдөө бол хаана стап үүсэж ин тэрнийхээ дагуу энтри хийн. Тэгэд хүн өдөрт хэдэн пипний ашиг авах нь болох юм гэдгээ бас аюултай тооцоолж авах хэрэгтэй. Тэгээ эдгээр бол тэгээд 160 200 ингээд айгу том биш тэ. Ерөнхийдөө бол day trade-ийн хувьд бол 200 pip гэдэг бол том доорно. Яа тэгэхээр нэг хөдөлгөөнд бол нэг хэмжээ ямар байх одоо лотноос шалтгаалдаг. Одоо ерөнхийдөө 10-20 лотоор 100 пипний өдөрт 10-20 мянган доллар гэсэн үг байхгүй юу? Тэрийг ерөнхийдөө лоско бариад авчна гэдэг чинь маш сайн байдаг байхгүй юу? Пок гэдэг нь болохоор ханшийн хамгийн их нэг юу хийсэн. За одоо жишээ нь яг энд ингээд ханш buy sell явсан мэт тэ. За энэ хамгийн их борлуулалт нь гэх юм уу? Хаана явагдсан бэ гэж алах юм бол одоо энд харагдаж байна тэ. Пок. За пок болохоор point of control гэсэн үг. Тэгээ ерөнхийдөө ханшийн хамгийн их ингээд нэг апс заарсан ингээд төвлөрсөн энэ цэг нь ханш тэр цэгийг сэтрэхэд шалгаад орж чадахгүй л ундаг. Энэ нь ерөнхийдөө эргэл GD-тэй агаар нэг болчихдог байхгүй юу? Энэ үн дээр ирэхэд хүмүүс авах зарах сонирхолтой байна гэсэн үг шүү дээ ер нь бол. Покийг зөв татахтаа болохоор яадаг гэхлээр миний хувьд болохоор би зөвхөн рейнжин дээр татдаг. Одоо жишээ нь үндсэн хөдөлгөөн, засвар хөдөлгөөн, үндсэн хөдөлгөөн гэж явах юм бол рейнжин дээр нь л татна. Одоо жишээ нь энэ. За энийг ашиглаж би сүүлд эндээс buy орсон байна. За эндээс болохоор яаж татчих хахаар энэ рейнжны хөдөлгөөн энд явж гин тэ. За тэгэхээр энэ покинд явжаад тэнгуут энийн дээр тохируулаад пок гэж тэмдэглэдэг гэсэн үг.
POC. За тэгэнгүүт энэ миний A setup яадаг вэ гэхээр хураалаа, хатгалаа, үндсэн хөдөлгөөн, POC, үндсэн хөдөлгөөн гэж авдаг байхгүй. Тэгээ POC-н дээр энэ бол ерөнхийдөө төгс buying setup байна. Ханшийг унагсан хамгийн сүүлийн дов энд байсан байна. Энэ ингээд дээшээ стрейт энд шинээр хай үүсэж байна. Угаасаа ханш эндээс үндсэн хөдөлгөөн явж исэн. Эндээс нь liquidity-г цэвэрлээ. Толгоогоо хийж өглөө. POC-н дээрээ ханш удаашаад эхэллээ, entry хийлээ. Хаяг автлаа. За бүр цаашаа баримаар санагдах юм бол юу татчих гэж болно. Хэмжээс татчих гэж болно. Энэ жоо муухай зурчлаа. За хэмжээсийг бол хоёр газар юугаа авч болно. Хоёрын цэг дээр авч болно, дөрвийн цэг дээр болно. Хэмжээсийг татахдаа хоёр янзаар татдаг. Үндсэн хөдөлгөөний өмнөх дов дээр татна. Эсэх юм бол үндсэн хөдөлгөөн дээр татна. Тэгээ энэний хаана ирснээс шалтгаалаад ханшийн очих цаг тодорхойлогддог гэсэн үг. Тэгээд 24-ийн цэг дээр хугарлын цэг, 4-ийн цэг дээр хугарлын цэг байдаг. За энэ болохоор buy setup нь явлаа шүү. Би одоо та нар sell setup-ыг зааж өгье. За энэ болохоор миний яг бас үндсэн оролт явж байна. За энд юу байгаа юм гэхлээр N3. N3 том цаг дээр N3 байсан, жижиг цаг дээрээ ч бас N3. N3. Том цаг дээрээ манайхан ингээд тавцсан байсан. N3. Ингээд энд юу тавцчаа. 1 2 3 цагийн том N3. Тэгээд энэ чинь өөрөө эргээд энд болохоор юу аа гэхээр GD аа. 1 минутын GD-ийн мөргээд тэгсэн шиг санагдаад ах юм манай сурагч. Гэхдээ би бол одоо бүр ингэ өмнө нь яг ингэж бүр нарийн эст нэр гэ ордог гэсэн яг сурагч нартай адилхан гэх. Одоо бол жоохон ханга болчихсон. Ингэж харсан юм байсан юм одоо. Хараач үгүй баха. Тэгсэн юм шүү дээ. Амар харсан байгаа шүү. Би болохоор нөө pullback дээр нарсан байхгүй. Манай сурагч болохоор яг толгойд нарсан байсан байхгүй. Тэгээ би бүр oh my гэж бодоодсэн чи ингэж харсан юм байна л да. За тэгээ энэ 3 үүсээд тэгээ минийх дээр энд юу үүсдэг юм гэхлээр миний A setup үүсдэг. За ханш liquidity аваад хүчтэй fair value gap CGD-тэй лаа гарч ирээд энд GD байгаа. Энд GD. Лааных шүү. За дараагийнх нь биений том GD болохоор энд үүсэж байгаа. Одоо ингээ харах. Мөр. За 5 минутаар тавьчих. Өөр янз бүрийн би ер нь юу дээ би угаасаа жоохон нэг юмыг яг ингээд сурчих юм бол тэрнээсээ нэг хувираад идэггүй. Тэгээ тэр юмнаас үр дүнгийн үзтэл хичээдэг аахгүй юу. Тийм учраас энэ арга байрлаа би бүр ашиг олдог болтлоо харж сурах гэж ингэж хичээсэн. Гэтэ харж агаалаа энэ юу явуулд юм бэ гэж басан л доо. Тэгэхээс бол өөр янз бүрийн арга байрал өөр тийшээ бүр амар тэгж төөрж авсан удаа байхгүй. За ханшиг түлхлээ. Буцаад эсрүүсэл болж байна. За бүр маш гоё цэвэрхэн харах гэх юм бол энд ханш эндээс эсрүүсэл авлаа буцаад орж ирлээ. Тэгээд ингээд GD нэмсэн. GD гэхдээ ингээд нарийнхан орж болно. Эсвэл ингээд томоор бүсчиж орж болно. Би ерөнхийдөө яг одоогийн байдлаар бол бүр амар тэгж бүр тэгж шинжилгээ ингээд таг гэж хийхгүйгээр яг ерөнхийдөө ингээд нүдэнд яг суудсан. За энд ингээд N3 хийж гин. За энд ингээд gapтай лага арчлаа. За энд ингээд CGD хатгаж гин. Дөөжи за entry. Ингээд ерөнхийдөө ингээд одоо ингээд тархинд ингээд командлагдсан гэх юм уу. Тэгэд өөрийн мэдлэгөө л ингээд яг A setup бүсэлд арчдаг.
Тэгснээс бол миний сетап мөн биш үү, унах уу байх уу гэдэггүй. Ерөнхийдөө бол яг таг гэдээ орчдөг. За, энэний дээр 15 минутаар харъя. За, энд бол айгүй гоё харагдчих. Хий чи бүр ингэж авсан байсан. Тэгтээ манхан бод л эндээс нь татсан. Хаанаас татах нь гэхдээ жоохон хэцүү байгааз. Тэгтээ хараад тахаас урч юм уу? За, энэ болохоор мэдээний өмнөх оролт байсан. За, ингээ харах юм бол за, яг энэ толгой дээр юу үсэж байна? Бидний A-step. Хураагаад хатгаад үндсэн хөдөлгөөн буцааж ирээд энд авлаа, эндээсээ энэ ороо. Тэгээ энэ ч өөрөө ингээ гурвалж шиг болчихж байгаа. Энд мөр. Тэнгүүт энд сүүлийн давыг нэвтрэгдэж байна. Тэгэхээр энд юу болж байна? Харах юм бол үндсэн хөдөлгөөн дав эвдэглээ. Pullback. Энэ яах гэж очиж байгаа? Inducement юм уу, CGD-г нөх гэж очиж байгаа. Тэгчээд ханш юу ихе? Дашаа л өрлөө. Энэ давыг авч байгаа. Энэ жил ерөөсөө QM, CGD entry. Өөр янз бүрийн нууц арга байрлал ч юм уу тиймэрхүү байхгүй. Ийм байна. За, дахин бол дахиад энд нь юу үсэж байгаа? Ханштай. Үндсэн хөдөлгөөн засвар хамгийн сүүлийн дав эвдэгдлээ. Pullback юм дээр ирж байгаа. Мөр. Тэгээ энэ над хайчих юм. Энэ ловыг эвдэх ёстой. Эвдэж байгааз. Энэ болохоор трендийн дагахгүй юм байна. Одоо жишээ нь ханш ингэж явчаад мөрөө хийжээд энийг хүмүүс юу гэж андараад тэгэхээр ийшээ shift хийлээд эндээс нь байт гатдаг. Тэнгүүд стил энэ яаж мөртэй GD-тэй бүсээ суулж байгаа байхгүй. Тэгээд лөөрлөө. Гэхдээ нөгөө нэг хамгийн сайн санах юм нь болохоор QM-ийн толгой сайн байх хэрэгтэй. Одоо жишээ нь QM-ийн толгой маш сайн байх хэрэгтэй. За энэс ингээ харах юм бол энэ том цагийн QM. За ингээ харъя л та тий. Энэ толгой энэ зүү яаж авсан бэ? Sweep хийсэн маад. За тэгчээд энд юу гэж энэ ямар том юм бэ? Энэ хаашийг үсгсэн ёроол энд яаж юм? Эвдэгдээд энэ шинээр лөө үсэж штэ. Тэгэхээр эндээс явсан хөдөлгөөн хаа хийж чадахгүй юу их юм? Лөө вэ. Тэгэхээр энд юу харагдаж байна? За жижиг цагаар нь турч тэ. Энэ юу юм? Мөр энэ юу юм? Structure боёо лөөрдөг гэж. QM бол ийм юм байдаг аа. За баруун мөр. Ханш хүчтэй унд ирсэн. G-нээс өссөн. Pullback орж ирлээ. Энэ яриа мохоо зураад байна. Зурнаа. Унлаа. GD энэ GD шалгаж байна уу? GD шалгалаа. Унлаа. Толгой. 1 2 3. Толгой үслээ. Дээшээ. Эхний хэвдэрлээ. Хоёр дахь хэвдэрлээ. Лөө. За ингэж сонцоолгоо. Энэ юу юм? Buying coin. Тэнд өөр юу байсан? Налуу ашиглалтай. Налуу нэг тест. Ер нь бол хүмүүс тэгдэг штэ. Налуу бол retail trader-ээр ашигладаг. Налуу гэх ашигладаг. Гэтэ тийм хүмүүст би тоодгүй мөө тэгэл. Хамаарчтай хүн энийгээр
хин нэгнтэй өрсөлдөх гэж биш зүгээр энэс бид нэр ашиг хийх л хэрэгтэй. Ялангуяа монголчууд бүр цөөхөлээ те. Яах вэ? Нэг нэгнээс юмаа сураад нэг нэгэндээ зааж өгөөд тэгэх хэрэгтэй. За дахиад нэг юм. За энийн дээр би заримдаа алдаа гаргадаг. Заримдаа маш сайн ажилладаг. За энэ болохоор гээд эн чин житингээс явсан мэлөө. Мөрнөөс явсан. За ингээд энд болохоор хамгийн сүүлийн инвестмент аваад эндээс аюу гой цэгээс энэ унсан. Энд аюу гой ашиг хийж байгаа. За тэгэхээр энд ингээд QM яа дуусчих байгаа байхгүй. Тэнгүүтээ том цагийн fair value gap GGT цэгээсээ ханш яах хэвтэй. Өсөөд дахиад хаяр хавдаг. Тэгэхээр би яадаг гэхээр том ашиг авсныхаа дараа амардаг. Тэнд хандаг. Тэгэхгүй болохоор дараагийн хөдөлгөөний зөв уншиж чадахгүй лоос өгч гээд байдаг байхгүй. Тэгэхээр том ашиг хилээ амраад дараагийнхаа хөдөлгөөнд хараад байна. Тэгэл гоё эсэта бүүсэх юм бол буцаал эндээс нь орчиж байгаа юм чи. Тэгээ эндээс ороод ингээд энийг эвдэнгүүт нь босож гарч ирэнгүүт эндээс нь зээлдэлийн нүртэн барьчих юм чи. Энийг орчдөг байхгүй заримдаа. Би бүхэн биш юм чи бүх хөдөлгөөнийг албахаа унших тайлбар хаалбахгүй. За ийм л энэ дөө. За энэ гур бол одоо энэ миний энэ юун дээр би айгуу гоё ашиг хийсэн. Би бүр энэ дээр бүр үнэхээр баярлж байгаа юм. За энэ яаж харагдсан гэдгийг харъя. Тэгээд болохоор ерөөдөө амар олон оролт хийдгүү. Яг чанартай оролтуудаа хүлээж агаал айгуу гоё орох гэж хичээдэг. За энэн дээр болохоор за 1 минутаар харчих. За тэрхний 1 цаг дээр тавиад. Тэгээ сүүлийг ч гэсэн ялгаагүй дээ. Гэтэ нэг ингээд ингээд ер нь QM бүр ингээ хаасайгүй үүсдэг ч гэсэн нэг яг чухал QM нь олох хэрэгтэй. Ялангуяа том цагийн QM-ийг. Одоо жишээ нь энэ 1 цаг дээр нь тий 4 цаг дээр ерөнхийдөө бол иймэрхүү ингээд ханш хай хийж яваад чухал хааяг авчаад ерөнхийдөө QM хийсэн бол барагтай л толгоогоо авахгүй дээ. Тэгээ энэ дээр юугаа гүйцэтгэдэг гэхээр хэмжээсийн гүйцэлдэг гүйцэх гэдэг. Ирүү баавь гэвэл өхний өнсөлгөн дээр дараагийнх нь pull back гэх юм бол энэ дээр татдаг. Тэгээд энэ ингээд ханш хүчтэй өсч жагаад 4 цагийн хөл бүтэн том одоо энэ мар бооз шүү дээ. Гарч яхад ерөнхийдөө дэше хаяа хийж чаддгүй. Тэгээд QM ажилладаг. Энд чи ерөөсөө л QM маш гоё оролт. Энэ ч гэсэн яг адилхан. Ханш хураалаа том цагаараа хатгаж байгаа байхгүй. Тэгээд доош өнцөдлөө. Би яг хөө сэлийг их яриад иж магадгүй. Яг тэр нэг сэл дээр нэлээх ашиг хийсэн болох нь. Аян байна. За энэ хэсэг юу лаа юу гоё штэ. Тэ? Энэ юу юм? Жин бус. Ханшинд яагаад байгаа? Хүчтэй явж агаад тулсан. Сэтэрсэн. Өцөж орж ирээд энд орж чадах нь үгүй шалгасан. Орж чадахгүй нэгээ дээш яваад буцаж сэтлээд энийхэд доор орж ирээд унтчихаа сте. Тэгээ буцаад дээшээ гарч ирсэн. Эндээсээ эсрүүсэл авч байгаа өссөн. Буцаад эндээсээ эсрүүсэл авсан. Иймэрхүү л энгийн хараад арилжээж. Тэгээ энэ дээр хатаас арчдаг байхгүй. За энэ сетапыг энийг гэхдээ ерөнхийдөө хараад яг ажиглаас орчих юм бол нэлээд ашиг өгнө. Гэхдээ толгойн liquidity авах хэрэгтэй гэдгийг аягүй сайн санах. Маш том liquidity. Тэ? Энэ одоо юу юм? 14 цагаас 20 цаг хүртэл рейнж шүү дээ. Юун зориулж юм? Мэдэн зориулж. Буцаад энэ дэшээ явж болох уу?
болно. Гэхдээ энд юу үсэж байгаа? Яа тааш яваагүй. Өмнөх өдрийн лагаа аюулсаа харна. Том цагийн лаг. N3. Энд юу байгаа? Пак. Гэхдээ энийг явахгүйг энэ үед мэдгүй шүү дээ. Тийм учраас өчигдөр өдрийн лаа яаж хаагдсан юм? Тэ? Өмнөх өдрийн лаа яаж хаагдсан юм? Бээрш хаагдсан байх хэвээр. 4 цагийн лаа яаж хаагдсан юм? Бээрш хаагдсан байх хэвээр. Тэгснээс том лааны өдөөс шууд сейл гэсэн үг биш. Том лааны өдөөс шууд байд гэсэн үг биш. За юм байна да. 12-ийн хувьд бол ерөнхийдөө иймэрхүү энгийн байдаг. Тэгээ яг 1 минутан дээр ингээд үзүр мүзүр барьдаг учраас бүр нарийн оролтууд байгаа. Тэрийг бол одоо ингээд заагаад өгчүүл ойлгохгүй ах уу? Тэгээ жижиг мөр, том мөр, атас гэл. Тэгээ энэ болохоор ингээд QM-ийн төгс жишээ бас. Эний ажил хаана дуусч байгаа? Ханш хураасан, хатгсан, shift хийлээ, inducement үлдээлээ, break of structure хийлээ, inducement авлаа, унлаа. Энд юу өгстэй? Энэ гор өсгөстэй. Тэнгүүд хүмүүс энийг дээр юу чардыг? Оо энэ чинь дэшээ бай болчлаа гэдэг ингээ хараад эндээс баядах гэдэг. No энэ touch хийгээд break of structure хийгдсэн. Дахиад доошо нэг run. Яагаад тэгчээд ажил нь дуусаад эндээс нь liquidity-г авсан бол хааш яах юм? Дэшээ энэ хоёроо тарина. Харъя л та. Хэрвээ бүр том эргэлтийн зэрэг байвал ийшээгээ дайрахгүй штэ. Дайрахгүй. Загаад GD-нээсээ ингээ унчна. Тэгэхээр хашиг бас яг 100% ингэн тэгнэ гэж бас хэлж чадахгүй. Угаасаа эргэлзэх алдаа гарах тохиолдол байдаг зөндөө байна. За. Хөөе манай баавгах ороод ирсэн биз дээ. Энэ шаан нэртэй чемпион цолтой хүн байгаа ч дээ. Энд чинь миний нөө яриад байдаг баавгах шүү дээ. За. Болсон уу манайхаа? Inducement гэдэг зүйлийг бол хүмүүс аягүй сайн ойлгочвол бас болохгүй л юм да. За энд ярьч. Энэ дээр яаж харсан харч та. Ханш унахтаа налуу өсөж ундаг. Өсдөг байхгүй юу? Ерөнхийдөө. Энийг харж явах юм бол энд ийм налуу байгаа ч дээ. Энэ налууг ханш яаж очоод мөргөөд унлаа шүү дээ. Энэ юунд зориулж байгаа? Энэ чи inducement буюу liquidity ахгүй юу? Энийг ашиглаад бид нэр sell цуусан байж болно. Буцаад эндээс нь buy руу орчдөг байхгүй юу? Тэгэд энийг аваад дуусангууд нь буцаага sell. Би яг эндээс нь buy-даад энд нь хаагаад эндээс нь буцаа sell-ийн зураг байгаа. Би оруулъя за 5 дахь өдөр орсон. Тэгээ эндээс нь дахиад sell, эндээс яг зөндөө sell-цаа. Би бас хажуугаар нэг challenge хийгээд байгаа. Тэгээд энэ хаана sell-дээ? Эндээс sell-дээд би болоод эндээс TP болоод эндээс TP болоод эндээс нэг TP болоод эндээс Python чинь buy болоод тэгтээ эн чинь аим ядаргаатай би нэг 20 40 хийхээр би зөвгөөд аим хэцүү байгаа. Тэгээд дараа нь яалаа да. Тэгээд яг энэ хэсэг дээр алдаа гаргацсан би. Энээс buy-чаад яг энэ орой дээр нь дахиад buy тарцсан. Тэгсэн чинь N3 яд унтж байгаа байхгүй. Гэтэ би энийг санаанд тарсан юм л да. Гэтэл дарсал бол дарсан гэхгүй. Тэгээ энэ өөрөө юу агуулсан чийтэй байгаа байхгүй. Гэтэ иймэрхүү алдаанууд зөндөө гарна. Буруу шинжилгээ үе буруу оролттой үеч гэж байгаа. Гэтэ тэрийгэ хүн хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Угаасаа нөгөө нэг алддаггүй хүн гэж байхгүй шүү дээ.
Тэгэхээр бид нар яах ёстой ах нь мөнгөний дурмаа сайн баримтлах ёстой ах нь өөрийн гэсэн арга барилаа өөртөө маш сайн суулгадаг байх нь. Тэгээ за энэ жижиг цаг дээр энд юу үсэж байгаа. Бэлжитэй лаа үсчээ. Толгоон дээр стop плюс типийн илүү. Ийм л энэ дөө. Энд юу хийсэн ингээл. Налууны мөрийг та нар ярьчвал бүр толгойн хэрэгчих واخоо. Энэ бол манай алтан шавийн арилжааны техник. Хаягах. Яадаг гэхлээр налууны мөр ашигладаг. Гэтэ налууны мөрийг юутай ашигладаг гэхээр GD-тэй ашигладаг. Ханш одоо жишээ нь энэ хэсэг дээр ингээд амар их ингээд утсан мэт яа за миний хоол өвчлөө ёо. Намайг яг 2 цаг яриад хэрэгтэй надад 30 минут илүү байсан. GT-тэй fair value gap-тай investment аваад тэгээ энэ үүсчих юм бол ерөнхийдөө хардаг гэсэн үг байна. За ийм энэ да манаха. За одоо тэгвэл хэдүүл яач. Багш нь одоо 30 минут л ярьчих хөө. Тэгээ яриагаад өндөрлөө. Яагаад тэгэхээр би 21 цагт дуусах гэсэн чинь 21:30 болчих. Манайхаа ойлгосон юмнуудаа дэжгүй ойлгож чадсан уу? Тэгэд би ерөнхийдөө энэ арилжааны төгсгөлд нэг үгийг хэлмээр байна. Ерөнхийдөө миний хамгийн дуртай үг ерөнхийдөө юу юм гэхлээр хин нэгэнд одоо хамгийн чухал зүйл юу юм гэхээр ийм үг гэдэг хэвгүй одоо модон дээр шувуу мөчөр хугарахаас хизээч айдгүй тий. Одоо бид нар энэ forex дээр трейд хийж хахад бид нар энэ чарт яана энэ гэж чартнаас бид нар хизээч айхгүй. Яагаад тэгэхээр учир нь түүний итгэл мөчөр дээр биш өөрийнх нь даалгавчанд байдаг гэж байгаа байхгүй. Бид нар өөрсдөө итгэх ёстой. Тэ? Арга барилдаа итгэх ёстой. Тэгснээс чартанд итгэх ёстой биш. Тийм л энэ да. Тэгээд бүх хүн тэгээд нэг юу агаарэ. Өөрийнхөө даалгавчанд итгээрэй л гэдгийг хэлмээр байна да. Тэгээд амжилт хүсье. Тэгээд энэ одоо ер нь бол миний хувьд бол ингээд дандаа юм гоё зүйл авч байгаа учраас юм аа жаргалтай сайхан ертөнц. Тэгээд энэ ертөнцид орж ирээд мөнгөний дүрмээ сайн байрамтлаад яг өөрийгөө дөнгөж сурж байгаа хүүхэд гэж бодоод анханаас нь юмнуудаа сураад яваарэ гэж хүсэж байна. Тэгээд түрүүний гараа өргөд хийсэн амлалтыг та бүгдээрээ нэг хэлчих үү? Викэн хийж хагаад тэггүй тий. Амлаж гинэ гэж хагаад баруун гараа өргөж хагаад амлаж гинэ. Би энэ forex гэх ертөнцид өөрийнхөө хамгийн чухал хадгаламж, байр, машин чухал хөрөнгөө эрсдүүлэхгүйгээр жижиг данс, 100 хүртэлх данс болон фандын дансаар арилжна гэдгээ би амлаж гинэ. Хэрэг би амлалтаа зөрчих юм бол энэ зах зээлээс гарч явах болно гэж амлаж гинэ. Энэ бол хамгийн чухал нь. Та нар мэдлэгтэй байх юм бол $10 сая доллар болно. Хэрэг мэдлэггүй байх юм бол сая доллар $10 болно. Тийм учраас бити шун, бити хин нэгнээс мөнгө ав, хин нэгнээс бити юм зээл. Энэ зээлийг л амл. Тэгэх юм бол аяанда багаар сураад хад болно. Ойлгосон биз? Тэгэхээр forex гэдэг зүйлд хамгийн чухал том мөнгө хизээж оруулж болохгүй байна. За амжилт хүсье. Амлж гинэ. За сайн байна. Тэгэх юм бол хэдүүлээ ерөнхийдөө ингээд сайн сураад багаар сураад жижиг мөнгийг за энд миний за
За энэ болохоор энэ миний одоо давж байгаа юу одоо шат гэх юм уу? Food margin-гийн шат. Ерөнхийдөө бол 10-аас $10 маш амархан. 10-аас $1000, 100-аас $1000 маш амархан. 1000-аас 10 маш амархан, 10-аас 100,000 маш амархан, 100-аас сая маш амархан, саяас $10 сая маш амархан, $10 сая $100 сая маш амархан. Энийг хин хийж маш амархан хийж чадах юм. Нэг зүйлээ 1000, 10,000, сая, 100 сая удаад авсан хүн л чадна. Тэгснээс сая $1 шууд карманаасаа гараад эрсдүүлээ шууд хий гэж хин ч хэлэхгүй. Яа тэгэхээр энэ сая $1 буцаад $10 болчих болох байхгүй юу? Тийм учраас мөнгөнд биш мэдлэг чунаарай гэж бүгдээр нь хэлмээр байна. Тэгээд хамгийн сүүлийнх одоо манай би одоо зөндөөл мундаг шавнартай. Гэхдээ яалтчгүй одоо блосом ихчээ хийхгүй бол дуртахгүй бол болохгүй. Яа тэгэхээр одоо энэ том фандуудын одоо топууд гэдэг энд нь өдрийн нэг удаагийн өдрийн ашигаараа ингээд топод орж байгаа. Тэгээд тэр ихч маань бол хэлдэг. Би ч өөрөө бас тэгж бодож байгаа. Ерөнхийдөө бид нэр заавал $100,000 өөрөөсөө гаргаад арилжаах албагүй. Бид нэр $100,000 би энэ зах зээлд $400 худалдаж авч болж байна те. Хэрвээ бид нар арга барилаа олчих юм бол $400 тэр фандын 2 үе шаттай үе шатын даваад тэгээ $100,000 бид нэр өөрсдийн юм шиг ашиглаж болж штэ. Тэгээ тэрийг 80-20-оор ингээд хуваачна. Бүр ингээд зарим фандууд нь бол бүр ингээд бүтмэл ашиг татаад байвал чамд цалин өгдөг. Тэгэхээр чи ашгаа чинь цалингаа чаавн ингэх боломжтой байхгүй. Тэгэхээр бид нэр ерөнхийдөө бол мөнгөний дүрм гэдгийг маш сайн баримтлаад фандаар ашиг хийх нэ эсвэл жижиг дөнгөсгөх нэ. Тийм учраас гэр бүлийгээ бити эрсдэлд оруулаарай гэдгийг дахин хэлмээр байна. Тэгээд заавал $1,000-аар даасаа цэнэглэх албагүй те. $10 ч гэсэн ингээд том мөнгө олдог шүү гэдгийг бас хэлмээр байна. Тэгээ ерөнхийдөө заавал бас маржин шахалдаггүй шүү дээ. Тийм үстэй. Ингээд гоё жижиг лотоор арилжааг явж болно шүү дээ. Тийм байгаа шүү. За тэгэхээр шунал гэдэг зүйлээсээ өөрөөсөө тэгтээ гайгүй дээ. Энэ цаг нь болохоор өөрөө ойлгоод ингэж л лээс юм бэ, тэгж л лээс юм бэ гэд ойлгодог болчихно. Тэгээд за асуултад хариулт юм болоо. За одоо хэдүүлэнт нь 22 цаг гэдээ дуусгая. Кис манайхан тэр YouTube channel энэ төр тавигдахгүй. Би болохоор ерөөсөө тгийж нэг одоо энэ серверээ бол би IG дээр л оруулдаг. Тэгснээс хин нэгэн team influencer ч юм уу олонний танил хүндээ очиод манай энэ серверийг ингээд өгөөч гэж би нэг ч удаа хэлж байгаагүй. Тэгээд цаашдаа ч хийхгүй л байсаар байх болно. Яагаад тэгэхээр энэ дотор миний бодлоор зүгээр ингээд хин нэгэн найзсаа ч юм уу хин нэгнээс ингээд сонсч ирсэн л хүмүүс байгаа. Ингээд энэ хүнд энд нэг юм серверийн ингээд юмнуудаа заадیں۔ За ингээрээ тэгэрэл гэд нэгэндээ сайн санаж хэлжсэн. Ингээ ам чигчиг дамжаад ингээ үүсэн гэр бүл гэж би боддог. Тэгээд ерөнхийдөө бол гэр бүл гэд хэлж байгаа яагаад хэлж байгаа гэхээр би сая нэг 7 сард Дубайд нэг аялаар явсан. Тэгээд хөгжил дээр маш гоё байсан. Би тэнд очиод ерөнхийдөө нүд нэгтгэл болсон. Тэгээд яагаад ийм гоё байгаа юм бэ гэж тэгсэн чинь тэр нэг ерөнхийдөө яг та нар амар хөөрцөн гэж бодож болохгүй шүү. Зүгээр би тэр зүйлээс надад таалагдсан зүйл нь юу юм гэхээр тэр нэг үүсгэн байгуулж байгаа. Манай монголчууд гэсэн мундаг л та. Гэхдээ нэг яг тухайн одоо тэр хөгжлийг харахаар бүх одоо ингээд нэг байрлал нэг ингээд тэр хөрсөн дээр бий болж байгаа бүх зүйл арт түмнээ гэр бүлээ гэж ярьдсан билээ. Тэгээд одоо нэг бид нар ч юм болохоор арт түмэн төр засаг гэдэг ингээ хоёр хуваагдчихад байгаа шүү дээ. Тэгэхээр арт түмэн яг хин юм бэ? Төр засаг нь хин юм бэ гэ хоёр хуваагддаг. Тэгэнгүүт одоо манай ерөнхийлөгч бидрийг гэр бүлээ гэж бодоод ингээ бүх юм ингээ яах юм бол илүү гоё хөгжил рүү ингээ очих байх таа гэж боддог.
Тэгээд тэрнийтэй адилхан би серверийнхээ гишүүн болгон өөрөө бүр ингээд дээр ингээд гэр бүлээ гэж бодож тэгээд сайн сайхан байгаасай гэж итгэж үзээс харж ингэж ер нь бодож явдаг. Гэхдээ энэ зүйл цаашдаа ингээ илүү сайхан болно уу? Эсвэл бүр болохгүй бүтггүй байна уу? Хамаагүй зүгээр л өмнөх ажлаа хийсээр л явах болно. Тийм л энэ. Гэхдээ заримдаа би готрч мотраад хаач гал байдаг л байсан та. Тэгээ одоо л гайг болцсон би хаахгүй. Сүүлд бол яг л сэрээрээ устгахаа шахсан. Тэгээ тухайн үеийн эмоц, сэтгэл зүй, энэ тийм ойлгосон бас хүмүүстэй баярлж байна. Би тухайд бол зүгээр ингээд мөрөөрөө ингээд юмаа хийгээ явж ах чи яагаад ингээд унтраагаад ингээд өн төглөөд гэдэг лээ те тэгээд идэм болоо юу нэг бизнес зүгээр л уртлынхаа юмыг нэг хийгээд явж яа гэж бодоо яг устгахчихсэн тэр л үнэ тэгээд зөндөө хүмүүсийн юм ингээд сонсоод тэгээд байсан байгаа. Ер нь бол яг 2 удаа делет тавчраа гар халтарсан байт юм аа. Тийм байна. Тэгээ ерөнхийдөө аль тэгээд юу ч одоо ингээд сайн сайхан муу муухай те юу ч болсон хамаагүй тэгээд өмнөх зүйлээ л өөрийнхөө хэмжээнд чанартай хийгээд явна гэж боддог. Чаа. Тийм. Тэггүй яг минь байлж үз. Багшаа бүр ингээ хөөрөгчтэй. Яаж идэл нөгөө багш нь гал махадтай. Үгүй багш нь тэгэж парламент интернет дэвшгүй. Хагаттай. Энэ жакиг бай. Сэтгэл амар орж ирдэг шүү дээ. Баахан зүрхэнд. Баярлалаа бүгдээр нь. Тэгээ би ч бас ингээд яг хөө ингээд заа зөвлөд ингээд явж байгаа. Тэгэл муу сайн хүмүүс одоо муутай сайтай юмнууд зөндөө л байгаа дөө. Эхлээд бол бүр амар хямраад бүр ингэдгээс одоо ч арай том болоод хацаад байна гэх. За бүгдээр нь баярлалаа. Багш нь болохоор яадаг штэ 4 цаг daily-ийн лаг ихвчлэн хаардаг. Тэгээ сүүлийн үед weekly-ийн лаг аягүй их тааж байна. Одоогийн байдлаар 3 лаг таасан байна гэхгүй. Тэгээ энэ дөөжийг гараад энийг хад дөөжийг гараад энийг болохоор том улаан бийтэй гарна гэж бодсон бол чи ийм дөөжийг гарсан. Тэгээ эндээс угаасаа 2 л хөдөлгөөн явна. Тэрийг мэдэж байна. Яа тэгэхээр эсвэл ийм амар том ногоонлог гарна, эсвэл энэ лаг ивсэн улаан лаг гарч ирээд тэг явна л дөрвөшлөн. Тэгээд одоо лага ханш ямар нөгөө нэг би ерөөхдөө бас надад нэг хүн хэлчихсэн. Манай одоо багийн хүн бас надад дандаа айгүй хэрэгтэй мэдээлэл өгдөг. Тэр хүн юу хийсэн гэхээр pro trader яадгийг мэдхүү гээд анх яад ингэсэн чи pro trader чинь бодлоороо биш харагдаж байгаараа ажилладаг шүү дээ. Тэгээ ерөнхийдөө бол тэр л үнэн. Надад ханш яаж уншигд чинь ер нь тэрийг харж агаад тэгээ өмнөх төлөвлөгөө дагаад тэрнийхээ дагаар ажилладаг. Хаатасын тухайд бол одоо бол үнэхээр ярьж амжихгүй байна. Тэгэхээр дараагийн удаад хэрвээ нэг манай одоо дахиад ингээд цагсан болгонд яриа байгаа тийм мэдээ флоор ихтэй. Манай ихч байна уу? Манай хоррор гэдэг шүү. Манай хоёр бангаар их тийм байгаа шүү дээ. Флоор их байна уу? Байхгүй нь гараацсан уу? Би байна шүү дээ. Би байна. Хагсан болгонд ийм яриа болно болж байгаа. Тэгээ энийг бол одоо үнэнгээ хэлье гэх би тохиом байгалаагүй манай флоор ихч ерөнхийдөө санаа энэ гаргаад ингээд явъя гэсэн.